Би бодохдоо Монгол манд би бодохдоо 3 жилийнхээ оруулах ор бүрнэ ажил хийдэг. Би бодохдоо ерөн хүүхдтэй сайхан болсон. Монгол толгой хүмүүст чухал юм. Би бодохдоо Орой минь түргийн үзэгчтэй би бодохдоо үзэл бодлын интернет нэвтрүүлгийн 3 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос санаачлаад Монголын нийгмийн салбар бүрт ажиллаж амьдарч байгаа залуучуудынхаа үзэл бодолтой хоолой тэдний өмнө тулгамдж байгаа асуудлуудыг сонсох зорилго бүхий би бодохдоо үзэл бодлын эндэр маань энэ удаад Монголын соёл урлагийн салбарынхан дээр зочилсан байгаа. Тодорхой шийдэл, өгөгдсөн агуулга, бэлдсэн сэдв манай нэвтрүүлэгт байхгүй. Монголын соёл урлагийн салбарт өөрсдийнхөө уран бүтээлийг тойрвож ажиллаж амьдарч байгаа залуу уран бүтээлчид маань чухам ямар сэдвээр би бодохдоо үзэл бодлын эндэрт өөрсдийнхөө үзэл бодлыг ярьсныг хамтдаа сонсцгоё. Би бодохдоо бодол бүдийн анх дагч. Өнөөдөр энэ тахимд хүрэлцэн ирсэн урлагийн маань залуучууд өөрсдийнхөө асуудлуудыг, өөрсдийнхөө үзэл бодлыг энэ эндэр дээрээс илэрхийлэх юм аа. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Эрхэм зочдоо ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг би Улсын драмын Эрдмийн театрын уран бүтээлчдээс эхлэе гэж бодож байна. Жүжигчин Амгалан Баатрыг урьж байна. Энд ирсэн хүмүүсийн төлөөллийг бол би одоо өнөө цагийн Монголын урлагийн тэрсмаа мэрэгжлийн урлагийн театрын чуулгын өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа. Яг нуруунд дээр үрж яваа юм залуучууд нь хүрэлцэн ирсэн байна гэж бодож төлийг олзургаж баяртай. Одоо та бүхэнтэйгээ уулзсан. Манай соёл урлагийн салбар бол үнэхээр орхигдсон юм. Одоо төр засагт бол ингэж эртэд гарсан юм салбар болоод удлаа 20 жил боллоо. Тийм болохоор одоо энэ бодлогыг мөн тодорхойлж байдаг дээр байдаг хүмүүстэй хандаж хэлэхэд соёл урлагийн яам гэсэн юм тусдаа яамтай болгож өгөөч. Яамтай болмоор байна гэдэг нэг зүйлийг л одоо найзан төрүүлээд дуурчиг гэж бодож байна. Манай энэ төрөлд ирсэн уран бүтээлчд бол дэмжин авах гэж байна. Дэмжүүл алгаад тасчаад хүү энэ ток шоу. Тэгээ миний энэ дээр гарч ирсэн хамгийн ихэлж гарч ирсэн юу бол яамтай болмоор байна. Соёл урлагийн яамтай болмоор байна гэдгийг л хэлмээр байна да. Нэвтрүүлгийн маань бас салхийг хагалж хамгийн түрүүнд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн жүжигч Амгалан Баатарт баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ нэвтрүүлэгт маань Улсын драмын Эрдмийн театр, Дөрвөчгийн Эрдмийн театр, Монгол Улсын морь өрийн чуулга, Үндэсний дуучин Эрдмийн чуулга, Улсын филармон, за манай хөгжмийн зохиолчдын төлөөлөл, нийтийн дуучид, орчин үеийн хөгжмийн урлагт бас хүчин зүтгэж байгаа уран бүтээлчдийн маань төлөөлөл, урлаг судлаач гэдээ бас Монголын соёл урлагийн салбарт өөрсдийнхөө уран бүтээлийг тойрвж байгаа, энэ салбарт ажиллаж байгаа залуучуудын маань төлөөлөл бас хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд Монгол Улсын морь өрийн чуулгын удирдаач Төвшин сайханд дараагийн микрофоныг бас шилжүүлье. Би бодохдоо яаж н урлагийг хаягдуулахгүй байх вэ? Яаж нэг үнцэнтэй хэвээр нь байхгүй. Одоо чинь мэрэгжлийн урлагийн байгууллагт ардын дуугийн чуулгын бүжигчд рүү хэн бүжигчин ороод бүжиглэхгүй шүү дээ. Энэ нэг стандарт. Драмын театрт дуртай, жүжиглэх дуртай болгон ороод жүжиглэхгүй. Морин уран чуулгад, симфони оркестрт, мэрэгжлийн хөгжмийн оркестрт хэн дуртай ороод хөгжимдөхгүй. Энэ бол мэрэгжлийн урлагийн байгууллага одоо төрийн мэдлэлд байгаа тийм ээ. Угаасаа нэг төр авч явах хэрэгтэй, ус бодлоор авч явах хэрэгтэй. Энэ салбарт байгаад байгаа энэ хүмүүсийн чин сэтгэл бол урлаг маш зөвөөрөө тийм ээ. Одоо юу гэх юм? Үн дүр төрхөөрөө тэр их хэмсэг оршихороо энийг өөрийг хөгжүүлэхийн тулд өөрсдөө хувь нэмрийг оруулж байгаа учраас бидний сонголт бол мэрэгжлийн урлагийн байгууллага. Тэр утгаас бид бол маш зоригтой. Одоо нөгөө экологт бол бид нар чон байх хэвээр цаг нь ялдж ирчээд байгаа байхгүй. Үндэсний дуугийн Эрдмийн чуулга үндэсний урлагийн одоо ганц одоо ерөнхийдөө том мэрэгжлийн урлагийн том үндэсний урлагийг авч явж байгаа ганц том байгууллага. Тэгээд бидний чин хүсэл бол манай одоо 200 гаруй уран бүтээлчдийн чин хүсэл бол ардын урлагийн ордонтой болох чин хүсэлтэй байдаг юм да. Энийг бас Монголын одоо эрх мэдлэлүүд маань бас үндэсний урлагийн одоо ордон яагаад одоо бусад бүх одоо улсад ер нь өөрийн гэсэн үндэснийхээ урлагийн театртгүй тийм одоо хичнээн одоо
ус байгаа вэ? Тэгвэл өнөөдөр Монгол улс яагаад үндэсний урлагийн одоо ордон одоо үндэсний урлагийн өөрийн гэсэн байр байхгүй байна гэдэг дээр бас анхаарлаа одоо өгч ажилласаа гэж бодож байна. Бидний хүсэл бол ардын урлагийнтай удахгүй одоо ордонтой бодох хаа гэж бас найдаж байгаамаа. Соёл урлагийн бодлогыг бүр ахин шинээр боловсруулж тэр 60-70 жилийн өмнөх бодлогоор биш ахин шинээр дэлхийн урлаг хаана яваан бэ? Тэр төвшин рүү ойртуулж өгж ингэж одоо ажиллахыг хүсэж байна төр засгаасаа. Мэдээж би бодохдоо бүх урлагийн хүмүүс хүний өмнөөс хараад амьдрал нь бүгд болж байгаа юм шиг дараа ахаад энэ дээр ирэхэд болж гин бүтэж гин гэсэн зүйлийг яриа зогсож байгаасаа гэж би хүсэж байна. За мэдээж би бодохдоо гэдэг бол энэ манай яг өнөөгийн нийгэмд ажиллаж амьдарч байгаа залуучуудын хувьд бол дуу хоолойгоо илэрхийлэхгүй маш гоё чөлөөт энэ дэр болж байна. Тэгээд зохион байгуулагчдад баярлалаа. Бидний өмнөх үеийн алтан үеийнхэн дунд үеийнхний гайхамшигтай бүтээл төрөвл за тэгсэн мөртлөө эргээд үнэлгэж байгаа үнэлэмж амьдралын баталгаа тэгээ насны эцэст уран бүтээлч хүний хувьд сэтгэл зүй талаасаа бүх тал дээр сэтгэл хангалуун бус байгаа байдлыг би олон удаа харж байсан л да. Нийгмийнхаа сэтгэл зүйг авч явах урлаг соёлын салбарыг нэгдүгээрт манай амгаа хэлсэн манай найзууд уран бүтээлчдод бүгд дэмжиж байгаа. Маш ойрын хугацаанд яамтай болохгүй бол хоёрдугаарт нөгөө бодлогоо шинжилээд тэгээд дөрвтэй хэмжээнд ажиллахгүй бол гуравдугаарт төр засгийн томчууд байна уу, улс төрчид байна уу, бизнесийнхэн байна уу, энгийн ард түмэн байна уу? Урлаг соёлын салбарынхныг чин сэтгэлээсээ үнэлдэг, хүндэлдэг. Ер нь урлагийн хүний гайхамшигтай чанар байдаг юу гэхээр бусдаас юм нэгтгүү, өөрт байгаагаа бүгдийг өгдөг залуунаас мэдлэг боловсрал, бие махбод, эрч хүч бүх амьдралаа зориулдаг. Эргээгээд хизээч хүн төрлөختнөөс юм уу, тухайн нийгмээс, улс төрчдөөс юм нэхэж, тооцоо бодож, өс санаж, хонцгонж исэн тийм түүх урлагийнхны хүн төрлөختний түүхэнд байдгүй. Тийм учраас тийм байдалд хүргэх юм бол тэр улс орн мөхдөг, сөндөг. Тийм учраас манай Монголын урлагийнхан ч гэсэн хизээч бид нар туг барьж гисаагүй. Эсвэл хэн нэгний эсрэг гараа зангаж сайн муугар хэлээгүй. Тэгэхээр ийм гайхамшигтай төвчээртэй, уламжлалтай урлагийнхныг, соёлынхныг маш ойрын хугацаанд гардаж авч одоо үнэхээр төр одоо өөрийнхөө алган дээр аваад тэгээд одоо ингээд тэс өөр төвчөнд ажиллахгүй бол мэдэхгүй. Би бол жоохон нэн өгүүлэх жоохон санаа зов. Би бодохдоо. Тэгээ би бодохдоо урлагийн хүн болсондоо би бас их бахархдаг, бас их гутарч явдаг. За юугаараа гутарч явд юм бэ гэх юм бол түрүү хэллээ. Нийгмийн асуудал ямар байна, тийм байна, ийм байна гэл. Улсын тодтолтой одоо дөөр үжигийн театр, драмын театр, чуулга одоо юу гэдэг улсын гэсэн тодтолтой урлагийн олон байгууллагууд байдаг. Тэдний маань авч байгаа цалин, төсвийн гэсэн цалин одоо хүнд хэлхээс ч ичдэг. Үнэхээр юм баг. За тэгээд театраасаа гадуур юм ямар нэг ажил хийхэд зүгээр нэг муур хулган болж байгаа юм шиг хажуугаар нэг тэ чөлөө авч нэг үзсэн чөлөө өгөөр хулгаагаар гадуур нэг киноч үт юм уу, клипч үт юм уу, рекламч үт юм уу тоглож иж амьдрал хуугаа залгуулж байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр гутамшигтай. Дээрээс нь бидний гайхамшигыг бүтээж байгаа тэр тайз өнөөдөр ямар хэмжээнд байна вэ? Сая би дөөрээр орж ирэл 0-оор оруулахад 0 ямар байна вэ? Урлагийн бурхад гэж яриа шүтэл шидээлэдэг төрөөс төрийн концерт гэл аваачаал бүгдийг бахируулаад чарлуулаад шороо тоосон донд хөлбөрүүлэл хайчдаг. Энийг одоо болмоор байна. Байж байгаа барилга энэ гайхамшигыг бүтээж байгаа тэр тайзыг бол үнэхээр гайхамшигыг бүтээтэл нь бид нар бол бас үзэгчд маань ч гэсэн олон 10 мюзикл, олон 10 кино одоо өнөөгийн нийгэмд хангалттай сайхан юм үзэж харж штэ. Саяхан бид нар бас улаан өд тоглолтоор яваад ирсэн. Улаан өдийн театрын тамхины өрөөнд манай жүжигчд ороод тамхитаа зогсож байх. Тамхины өрөө нь жүжигчдийн өрөөнөөс л тасархаа байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд жорлон штэ тий. Тэгэл би бодчихсон ямар амар юм бэ? Улаан өд Улаанбаатар хоёрын хөгжил нэг хол зөрөөгүүлэх. Тэгтэл манай байгаа тайз декорац маань ямар байна вэ? Одоо эдрийг төр гэж байд юм бол энийг харж үзээд улсын гэсэн нэр зүүж тий өөрөөр нь овглж штэ улс гэдэг хүний. Улсыг удирж байгаа хүмүүс нь одоо энийг өөрчлөхгүй бол удахгүй энэ сайхан сонгодог гэж яригддаг. Дэлхийн томшиг төрсөн мондог том бүтээлүүд эд төөрөгдөд хэцүү болсон. Дээрээс нь залуучууд бидний бас урамч гисэн бас мохдог заримдаа. Тэр шороо тоостой юм донд орилон чарлна. Тэр хууч ирсэн юм нэр хизээ тэр дэлхийн тэр штангийн нэтэн тасардлахоо тэр унах бол гих мэтчлээ. Одоо энэ дээр шинжилт хиймээр байна.
хөгжмийн зохиолчдынхаа өмнөөс одоо би нэг үгээ хэлж өгье гэж сууж байна. Хөгжмийн зохиолчд маань одоо энэ цаг үед бол тун нэн ядуу руу арай л орчихгүй л байна л да. Тун ядуу амьдарч байна. Сая энэ наадмаар нэг морь уралдаад 15 сая төгрөг авлаа гэж нэг дуулах шиг боллоо. Нэг хөгжмийн зохиолч нэг том хэлбэрийн бүтээл өчгдөл одоо за нэг 2 сая, за зарим 3 сая, зарим 4 сая гэдэг. Тэр маань бол бүтэн жилийн хөдөлмөр байдаг шүү дээ. Тэгээ юу хэлэх вэ гэвэл ми төрөс асах маань энэ хөгжмийн зохиолчдыг энэ төрийн хэвэл даваачаа гэж маш их хүсэж байна. Энийг бол одоо туйлын хүсэж байна гэж би хэлж байна. Бодлогоор одоо энэ соёл урлагийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Бодлого өнөөдөр энэ соёл урлагийн салбарт дутагдаад байна гэд. Өнөөдөр бас энэ цугаа залуучуудын маань төлөөлөл, ажиллаж байгаа уран бүтээлчдийн маань төлөөлөл бүгдээрээ энэ дээр санал нэгтэй байгаа гэж бодож байна. Дээрээс нь бас нэг зүйл ажиглагддаг. Өнөөдөр бас соёл урлагийнхны маань салбарт шүүмжлэл гэсэн энэ асуудлаас дутагддаг юм болов. Соёл урлагт шүүмжлэл байж илүү хөгжих, тийм ээ? Гадна өнцгөөс нь харсан тэр яриа, тэр үнэлэлт дүгнэлт байж бас өнөөдөр соёл урлагийнх маань илүү өндөр түвшинд ажиллаж уран бүтээлээ төрөх тэр боломж бүрддэг юм болов уу гэж боддог. Би өөрөө хөгжим судлаач мэргэжилтэй тий. Хөгжим судлаач нарын тухай ярихад бол одоо бол үнэндээ хаягдчихсан асуудал байгаа. Орхигдсон. Мэргэжлийн хөгжим судлаач, хөгжим судлалын одоо шүүмж судлалыг сонин хэвлэлээр бичих гэхээр заавалчгүй мөнгө төлдөг ч юм уу те. Ингээд бүх юм нь хаалттай болсон. Тэгэхээр манай соёл урлагийн асуудал ялангуяа шин одоо төрөн гарч байгаа энэ уран бүтээлийн энэ асуудлууд энэ төр чанар чансааныхаа хувьд зөв болж уу, буруу болж уу гэдэг ийм шүүмж судлалын талаарх мэдээллийг бол авч чадахгүй явж байгаа нь бас нэг өрөөсгөл тал байгаа. Тэгэхээр зэрэг энүүнийг хөгжүүлэхийн тулд одоо бид бүгдээрээ хамтарч ажиллах ёстой. Дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой байх гэж бодож байна. Тэ. Шүүмж судлал байж ээж ер нь ямарваа нэгэн салбарт урлагч бай, юу ч бай, бизнес ч бай те энэ хөгжинэ гэж бодож байна л да. Би бол яг рок хамтлагийг одоо хамтлагуудыг төлөөлж гарч иж байгаа гэж бодож байна. Тэгээд манай рок хамтлагуудад бол театр байхгүй, хөгжим байхгүй. Миний бодлоор хамгийн одоо ойлгомжтой хамгийн саг салбар байгаа байхгүй. Одоо тэгээ одоо яг ингээд залуу өчнөө хүүхдүүд гараад ирсэн байгаа. Тэгээ тэд нар нь болохоор үнэхээр гоё тоглож чинь, сонсдог чамчаалга, яадаг ч одоо дэмждэг чамтаал. За тэр яах вэ те? Хичнээн жил ингээд хөгжим тоглолоо. Би бодохдоо бол ер нь энэ рок хамтлагийнхаа хүмүүст бүгдээр нь хэлэхэд ерөөсөө тэр хин нэг одоо тэр яам байгуулаад ч юм уу юу ч байгуулаад ерөөсөө хэрэггүй байх уу зүгээр та зүгээр л зөвхөн өөртөө л итэг одоо өөр ерөөсөө ямар ч гарц байхгүй. Тэрнээс өөр ерөөсөө юу ч хэрэггүй байх л гэж бодож байна. За би бодохдоо бол маш олон юм боддгоо. Цалин маань хөрөхгүй байгаа шүү дээ. Бүр хаанаач хөрөхгүй байгаа заа юу. Тэгсэн мөртлөө нэг хурж байгаа шиг царайлаад одоо хартаа бүгдээр ингээд нэг сайхан ингээд царайлцсан. Би ч гэсэн одоо сэтгэлээрээ баян. Энэ яагаад юунд ингээд байгаа юм? Ганцхан урлаг иж хэдтэй учраас бид нар өнөөдөр ийм байдал байгаад байгаа. Өнөөдөр үнэхээр урлаг өнөөдөр нэг онц биш тийм ажил байсан бол айл хэдий явчих шүү дээ. Одоо энэ уул уурхайн компани бач $10,000 цалинтай болсон гэж зарим газар. Тийш юм шиг явна шүү дээ. 10,000 биш маяг $2,000 цалингийн ажил хийнэ үстэй ч одоо нэг хурц барай зүтгэхэд. Гэхдээ тэг чи эн чинь нөгөө нэг урлаг гэдэг чи өөр агуу байхгүй юу? Үнэхээр одоо нэг хард амхад орчлоо гарч чаддгүй гэдэг шиг тэрнээс ч агуу юм учраас бид нар энэ урлагтаа ингээд байгаад байгаа. Тэгээд өнөөдөр тэр үнэлэмжийн тухай ярьж байна л да. Тэрэн дээр би нэг юм боддөө. Энэ үнэлэмжийг одоо Баттар эндээс хажуунаасаа бидний эндээс эхэлнэ үнэлэмж. Тэрнээс бид ингээл та нар ажиллаа хийж байгаа. Одоо тэр төрийн концерт моцорд орохгүй хэрэгтэй. Ийм баг цалин авчаа тий. Тэгээд нэг мал тууж байгаа юм шиг хашаа руу ороод тэгээд яг тэрнтэй адилхан. Тэгэл ороод та нар ажиллаа хийж байгаа. Гэхдээ нөгөө дарга нь болохоор нэг сайд нарын гар хөл. Тэгэл эн чинь ерөөсөө өөрсдөө бид авиас билгээ шолуулаад яваад байгаа байхгүй энэ нөхдөөдөө. Одоо энэ телевиз үзэж байгаа тэр хүмүүсээ та нар одоо энэ урлагийнхаа би бодохдоо бид нар өнөөдөр энэ танхимд өөрсдийнхөө төлөө цуглаагүй гэж бодож байна. Өнөөдөр миний цалин миний амьдралд хүрэхгүй байгаа, миний хоолтонд хүрэхгүй байгаа, миний хувцсанд хүрэхгүй байгаа биш. Монголын урлаг одоо ирээдүйн 20 гэж айгүй урт хэлжээж магадгүй яг энэ хэвээр байх юм бол